За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ирүүлсэн энэ материал дээр улсын их хурлын 7 тогтоол, байнгын орооны 11 тогтоол, улсын их хурлын 27 шийдвэр бид нэр шийдвэр яамдуудад ирүүлсэн боловч гүйцэтгэл ерөөсөө л 4-5% л байгаа юм байна. Хэрэгжилт гэсэн үг тийм. Ирүүлсэн тайлан өгж байгаа үүрэг шийдвэрүүд ерөөсөө биелэгдэхгүй явж иржээ. Тэгээд энэтэй холбоотойгоор бас нэг ноцтой хэлэх юм байна л да. За энэ эрхлэх асуудлын хүрээний улсын хурлын шийдвэрийн биелэлт хөдөө аж ахуйн салбар дээр бол 6.9%-тай гарчээ. За үүн дээр ялангуяа үйлчлэлийн бэлтгэлтэй холбоотой энэ хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлын тухай хуулийн 9-р зүйлийн 9-ийн 5 дахь хэсэгт заасан мал амьтны гаралтай наад чи 3 дахь асуудал байхгүй юу? Энэ үү? За би тэгвэл энтэй яг энтэй чи уйлдуулаад асуух гэдэг юм л да ууг нь. Тий. Ялгаа байхгүй чинь гүйцэтгэл штэ тий. Гүйцэтгэл учраас. Тэгэхээр энэ хэрэгжүүлээгүй байгаа гарч байгаа энэ үр дагавар өөрөө нэлээд эрсдэлтэй байгаад байгаамаа. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүртэл ялангуяа 36 дугаар тогтоолтой холбоотойгоор хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах энэ нь өөрөө үйлчлэлийн бэлтгэлд шууд хамааралтай учраас энэ ингээд хүсэн үүрэг даалгавар хэрэгжихгүй байгаа нь үйлчлэлийн бэлтгэл дээр нэгд ямар эрсдэл үүсэж байгаа вэ гэдгийг хэлмээр байна. За хоёрдугаарт хөдөө аж ахуйн салбарын энэ үйлчлэлийн бэлтгэлд 20 арга хэмжээ тусгасан. За эндээс аль арга хэмжээ нь хэрэгжээд аль арга хэмжээ нь хэрэгжээгүй хоцрогдолтой байгаа талаар хэлж өгнө гэж хэлмээр байна. За улсын хэмжээнд 1.3 сая тонн хадлан, 51 мянган тонн ногоон тижэл, 26 мянган тонн үйлдвэрийн тижэл бол бэлтгэгдсэн. За энэ дүн мал сүргийн 65.7 сая толгой өвлжих нийт хэрэгцээний хэдэн хувийг хангаж байгаа вэ гэдэг асуулт тамаар байна. За ялангуяа энэ яамны төсөвт хүчит тижээлийн импорт нөөцийн сан байгуулах тухай тусгай санхүүжилт тусгагдсан болов гэдэг асуулт байна. За хоёрдугаарт махан бүтээгдэхүүний экспорт 211.2 сая долларт хүрсэн юм байна. За энэ нь өөрөө ялангуяа энэ үйлчлэл дээр бол судлаачдын гаргаж байгаа тооцоолоор бараг 5 сая орчим мал хорогдох эрсдэлтэй байна гэсэн тооцоо байгаа. Тэгэхээр дотоодын мах бэлтгэл энэ нөөцийн бодлоготой ер нь хэрхэн уялдж байгаа юм бэ? Нөөцийн махны худалдан авалт хангамжийн бодлого 25 оны 12 сар 26 За 3 номер Жамбасар нар хариулъя. За мантах гишүүний асуултанд хариулъя. За засгийн газрын тогтоолоор үүрэг өгөгдсөн. За тогтоолын хэрэгжилт гүйцэтгэлийг биелэлтийг хангуулад засгийн газрын хуралдаанд танилцуулаад эцэслэн шийдвэрлэгдээ тэгээ байнгын ороонд дахин бас танилцуулна. За өнөөдрийн байдлаар 7 арга хэмжээ нь бол бүрэн хэрэгжсэн. За 12 арга хэмжээ нь хэрэгжих шатанда. За 1 арга хэмжээ хэрэгжээгүй байгаа. Хэрэгжээгүй байгаа заалтынх нь агуулга нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хүн амын хэрэгцээд тарилга вакцинаар сольж нэгэсний таваараа арилжаа хийх, эрүүл мэндийн яамтай хамтран хийх гэсэн ийм заалтайгаа. Тэгээ энэ арга хэмжээ маань хэрэгжээгүй байгаа. За бусад арга хэмжээ бол хэрэгжилтийн төвшин харилцан адилгүй байгаа. За энэ жилийн засгийн газрын тогтоолоор өвлжиж хаваржих малын тоог, айл өрхийн тоог, өрхийн ам бүлийн гишүүдийн тоогоор нь нэлээд тийм наривчилж гаргасан. За тухайн аймаг сум багт өвлжих малын тоо тухайн баг сумаар гарах бэлтгэх өвс тижээлийн нөөцийг наривчлан гаргасан. За түрүүн хэлсэн танилцуулга дээр өнгөрсөн оны мөн үеигтэй харьцуулахад үйлчлэлийн бэлтгэлийн шаардлагатай нөөц бүрдүүлэлтийг 2 дахин нэмэгдүүлж бүрдүүлсэн гэдэг. Бидний гаргасан наривчсан тооцоололоор бол өмнөх жилүүдэд бэлтгэжсэн өвс тижээлээс 2-оос 3 дахин илүү бэлдэх юм тооцоо судалгаа гарсан. За жилдээ бид нэг 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах. За түүний 50% дотоодынхоо хэрэгцээнд 50% нь экспортод гаргах гэсэн ийм бодлого зорилттой ажилладаг.
За энэ жилийн тухайд энэ үйлчлэлт хаваржилт энэ зуншлагын нөхцөл байдлаас хамаарат энэ үйлчлэлтийн прогнозоос хамаарат эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлуудыг эрчимтэй хийж байна. За мал махны экспорт мөн одоо өнгөрсөн мөн ихтэй харьцуулахад 25%-аар бол өсөлттэй дүнтэй байгаа. Ялангуяа баруун бусын малыг бол эдийн засгийн эргэлтэнд оруулах, за экспорт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн бичиг баримтыг хүндрэлж хэрэглэлгүй одоо түргэн шуурхай нэг цонхны үйлчилгээгээр явуулах, за лабораторийн шинжилгээгийн тухайн бүсд нь хийх энэ чиглэлийн ажлуудыг хийж байгаа. За амьдаар гарах ажил маань ч гэсэн эрчимтэй явж байгаа. Түрүүн танилцуулгад хэлсэн 56 сая толгой малыг одоо амьдаар нь гаргасан байна гэдэг. За өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхтэй холбоотой улсын төсвүүдээр бол хүнсэд аж ахуйн өнгөлдрийн сайдын багц дээр бол нэгж төгрөг одоо төсвөлөгддөг. За аймаг сум өөрсдөө аюулгүй нөөцийг бүрдүүлж. За 3 номер гүцээж хариулъя. За малчтын төвшөнд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажил маань бас нэлээд тавьсан үзүүлэлтээс доогуур дүнтэй байгаа. За аймагуудын одоо бэлтгэл ажил харилцан адилгүй. Яагаад тэгэхээр төсвийн хэмнэлттэй холбоотой, төсвийн тодтолтой холбоотой аюулгүй нөөц бүрдүүлэх зардлын багасгасан. За орон нутгийн өөрсдийн төсвийн хүндрэлээс хамаарат зарим аймаг үйлчлэлтийн бэлтгэл хангах чиглэлээр 100 сая төгрөгийн төсөв аюулгүй нөөц бүрдүүлэх чиглэлээр тавьсан байхад зарим аймагуд нь тэр бом төгрөг тавьсан байх. Ийм нөхцөл байдалтай байгаа. За хүнсний тухай хуулиараа аймаг нийслэл бүх шатны засаг дарга хүнсний аюулгүй нөөцөө бүрдүүлэх үүрэгтэй. За нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээд одоо мал махыг нөөцний махыг бэлдэх үүрэг нь нийслэлийн засаг дарганы тамгын газар дээр байгаа. За бидэнд өгсөн мэдээллээр бол За мандахын шин тодруулъя. За одоо тэгэхээр аймаг бүр дээр одоо төсвөлөгдсөн төсөв ер нь бол харилцан адилгүй байгаа юм байна шүү дээ. За тэгэхээр энэ өөрөө ямар хор уршиг одоо үр дагавар гарах вэ гэдэг дээр бас яамны зүгээс сонсомоор байна. За хоёрдугаарт энэ засгийн газрын 56 дугаар тогтоолоос гадна улсын хурлын 7 тогтоол, байнгын орооны 11 тогтоол, за дэд хороодуудаас ирж байгаа тогтоолын одоо биелэлтийг яамдуудад одоо хөргүүлсэн. За энэний хэрэгжилт өөрөө дунджаар 5% тай байгаамаа. За тэгэхээр энэ өгж байгаа үүрэг дагалгавар улсын хурлын энэ бодлого хэрэгжихгүй байх нь өөрөө ер нь яамны зүгээс юу гэж боддгийм бэ? Энэ хэрэгжихгүй бол энэ төрийн хяналт хариуцлагын асуудал тогтолцоо ер нь яах ёстой юм бэ? Ингээд нөгөө мэдээлэл өөрсдөө яг бүрэн сайн мэдэхгүй, ямар тогтоол шийдвэр өгсөн гэдгээ сайн ойлгохгүй, мэдээгүй ингээд дутуу мэдээлэл өгöd байгаа учраас. За 3 номер Жамсэр нарах хариулъя. за мандахын шинэ асуултанд тодруулж хариулъя. За үйлчлэлтийн бэлтгэл хангахтай холбоотой бас тодорхой хөндөрлүүд байна. Түрүү хэлсэн төсөв санхүүтэй холбоотой гэдэг аймаг сум аюулгүй нөөц бүрдүүлэхээс харилцан адилгүй төсвөлөгдөж байна. Тэгэхээр энэ дээр санхүүгийн дэмжлэг бас шаардлагатай байгаа. За яг одоо орон нутгийн дээр бодит байдал гэхэд аймгийн хүнсэд аж ахуйн газар, мал эмнэлгийн байгууллага, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага гэдэг үйлчлэлтийн бэлтгэл хангах бензин шатхууны зардал байхгүй, туулах чадвартай унаа машин байхгүй гэдэг хамгийн одоо за зам даваагүйгээ хаагдлаа гэхэд зам даваагүйгийг нээгээд өгөх туулах чадвартай одоо хүч техник байхгүй гэдэг дандаа ингээд төсөв санхүүтэй холбоотой асуудлууд байгаад байгаа. Нөгөө талдаа энэ улсын хилийн зурваст өвлжих, оторлох малын тоог нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутагт өвлжиж хаваржуулах гэдэг асуудлууд ордог. Яг За жигтэй бачаргал шүн асуулт асууя.